Зөвхөн туулын ордны зам биш. Аливаа эхэлж байгаа төсөл хөтөлбөрүүдээр манай байгаль орчны яамнаас одоо тавьдаг хууль эрх зүйн баримтчиг бол байгаль орчинд нөлөөлөх одоо үнэлгээ байна. Үнэлгээгээ одоо манай яамны мэргэжлийн зөвлөл баталдаг юм байна. Эцэслэн ингэснээр одоо тухайн төсөл хэрэгжихнийг эрх зүйн баримтчиг. За тэрнээс үүдээд бас энэ одоо хуулийн хүрээнд дагсан журмын хүрээнд тухайн жилийнхаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан байх ёстой юм байна. За энэ төсөл дээр мэргэжлийн зөвлөлөөр 3 сарын 19-нд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг манай яам баталсан. Харин 2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байна. Ийм байхад ажил эхэлсэн байна. Энэ хоёр баримтчиг бол манай яамнаас аливаа төсөл хөтөлбөр дээр тавих, хуулийн хүрээнд тавих шаардлага. Манай яам хуулиар биелүүлж байгаа. Манай яамны холбогдох албан тушаалтнууд бол хуулийн хүрээнд заагдсан тавих шаардлага тавина. Хуулиас гадуур гэдэг юм уу, ямар нэг элдв янзын нэмэлт шаардлага огт тавиагүй. Хугацаа бий юу? Хугацаа гэдэг юм уу, төр юм уу, бүр юм уу зогсоох асуудал нь бол тухайн захиалагч болоод гүйцэтгэгч компаниас хамаарна. Өөрсдөө менежментийн төлөвөө яаралтай боловсруулад манад өгөөд манайх мэргэжлийн одоо холбогдох газрууд нь үзэж хянаад баталгаажуулаад өгөхөд өөрсдөөс нь хамаарна. Тийм учраас хэдий богино хугацаанд боловсруулаад ирнэ, манайх бас үзэж хянаад батлах боломжтой хэсгийг нь үзээд батлана. За ингээд ямар хугацаа гэдэг нь бол энэ хугацаанаас өөртөөс нь хамаарна. Тэрнээс байгаль орчны яамнаас аливаа төсөл хөтөлбөрүүдийг зогсоох гээд гацаах гээд байгаа юм ерөөсөө байхгүй. Бид бол байгаль орчинд хэрхэн яаж сөргөөр нөлөөлж болох төсөл байна вэ гэдгийг л үзэж харна. Тэрнийхээ хор хохирлыг хизээ яаж арилгахын, барагдуулахын, нөхөн сэргээлтийг хизээ яаж хийхин энэ л асуудал шүү дээ, үнэлгээ гэдэг чинь. Тэгээ энэ хуулийн хүрээнд хийгдээд энэ төслүүд чинь энэ захиалагч компани чинь өөрсдөө менежментийн төлөвөөгөө за одоо байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээ холбогдох мэргэжлийн байгууллагаар хийлэгдэг. Тэрийг манай яамны мэргэжлийн зөвлөл буюу бүх салбарын эрдэмтэд оролцсон ийм мэргэжлийн зөвлөл гэж байна. Энэ зөвлөл баталдаг. Бүх талаас нь тооцоо судлааг нь үзэж. Одоо эрдэмтдээ найдаад, мэргэжлийн зөвлөлдөө найдаад баталсан төсөл хөтөлбөр дээр миний зүгээс ярих юм огт байхгүй. Мэргэжлийн зөвлөл нь баталсан байна шүү дээ. Үнэлгээг. Одоо гагцгүй менежментийн төлөвөө яаралтай боловсруулаад ирээ. Ингээгүй тохиолдолд ажил эхлэж болохгүй. Тийм учраас энэ хугацаанд ажил эхэлсэн учраас бас холбогдох гүйцэтгэгч компани дээр тодорхой хэмжээний торгуулийн арга хэмжээ авнаа. Яагаад тэгэхээр ажил эхлэх зөвшөөрөл одоо бүрэн гүйцэтгэх эрх зүйн баримтчиг бүрдэг байхад ажил эхэлсэн гэдгээр бас. Тэрнээс одоо төслийг бүр зогсоож байгаа асуудал биш. Таны хувьд бол хотод өмнө ажиллаж байсан нийслэлийн иргэдэд төлөөлөгчөөр хурлын. Тэгэхээр бас хотын ажлыг бол тодорхой хэмжээнд мэддэг байх тийм үү? Би одоо хотын иргэдийн хурлд 2 удаа сонгогдож ажилласан. Төсвийн байнгын орооны даргаар нь ажиллаж ирсэн. Тэгээ хотынхоо дүүргийнхаа жаргал зовлон мэдлгүй яах вэ? Төсөл хөтөлбөрүүд хэрэгжих ёстой. Бид бүгдээрээ л бид нар бүгдээрээ л төгжрөлгүй, утаагүй, эрүүл ахуйд нийцсэн орчинд амьдрахыг л хүсэж байгаа шүү дээ. Тэр одоо төслийн ач тус гэдэг юм уу тэрнтэй хинч маргашгүй. Гагцгүй аливаа төсөл хөтөлбөрүүд цаашдаа энэ мэтийн байгаль орчинд сөрөг нөлөө учруулж болох үс томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж штэ. Тэгэхээр манай яам бол хуулиар барина. Хуульд заасан дүрм журмаал барина. Тэгээд тэрнийхээ дагуу үнэлгээгээ хийлгээд бүх одоо шалгуур шаардлага хангаа явж байгаа төсөл хөтөлбөртэй бид нар ярих юм байхгүй. Хэрвээ дихгүй юм бол манай яам байгаад хэрэг юу вэ? Тийм биз дээ. Манай төрийн албан агчдыг ажиллаа хийхгүй байна гэдэргээд янз бүрээр хэл ам доромжлох, дарамт үзүүлэх юм зөндөөл гарч байгаа шүү дээ. Тэгээ ажиллаа хийснийхээ тэр улсууд бол ажиллаа л хийж байгаа. Хуулиар сахиулах гэж явж байгаа. Магадгүй зарим тохиолдолд хүрэлцэхгүй, хүн хүч хүрэлцэхгүй юмуд байгаа.